секунд тутам нэг шинэ автомашиныг үйлдвэрлэлээс гаргаж дотоодын болон дэлхийн зах зээл нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Toyota Corporation Land Cruiser загварынхаа шинэ цувралыг энэ онд танилцуулж байна. Анх 1951 онд Японы цэргийн хүчний хэрэгцээнд зориулан бүтээсэн Toyota Jeep BJ автомашины түүх бол өнөөгийн 5 дахь хүч чадлын бэлэгдэл Land Cruiser-ийн эхлэл билээ. Улмаар 1954 онд Toyota Corporation уг машиныг энгийн хэрэглээнд зориулан шинжилж, машины нэрийг Land Cruiser болгон өөрчилсөн. Түүнээс хойш Toyota Corporation уг загварыг тасралтгүй сайжруулж, дэлхийн аль ч улс оронд байгаль цагуурын ямар ч нөхцөлд туулах чадвар өндөртэй хүн бүхний хэрэглээнд нийцсэн 5 тухтай байхаар зориулан хөгжүүлж, хамгийн сүүлд 2008 онд Land Cruiser 200 загвараа хэрэглэгчдийн хүртэл болгосон билээ. Зөвхөн брендийн судалгаа хөгжүүлэлтийн ажилд цаг тутам $1 сая зарцуулдаг Toyota Corporation-аас 14 жилийн дараа танилцуулж буй Land Cruiser 300 загвар нь байгаль орчинд ээлтэй, шатхуун зарцуулалт багтаа байхын зэрэгцээ хурд хүч 5 тухыг төгс ослуулсан бүтээл юм. Энэхүү 70 жилийн түүхтэй Land Cruiser автомашиныг цоошин үе Монголын зах зээлд нэвтэрч, Монгол орны эрсдэс цагаагаар байгалийн өвөрмөц тогтц бүхий өргөн удам нутгийг туулж тантайхан адил явдал амжилтын нэрэлт гарахад бэлэн боллоо. Toyota Land Cruiser 300. Энэ бол зөвхөн үнцэн биш. Энэ бол эрх чөлөө амжилтын мэдрэмж. Сайн байцгаана уу. Үзэгч та бүхэндээ орой минь төргий. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр. Яагаад гэвэл дөнгөж сар хүрэхгүй хугацааны өмнө
70 жилийн түүхтэй Бартат замын хаан Land Cruiser 300 автомашин дэлхийд даяар шин загвараа танилцуулж нээлттэй хийсэн. Тэгвэл өнөөдөр Монгол улсад олон хязгаарыг давсан Land Cruiser 300 төмөр хөлгийг танилцуулах онлайн нээлтийн үйл ажиллагаа инхүү эхэлж байна. Нээлтийн ажиллагааны энэ богинохон хугацаанд Батка миний бие та бүхэнтэйгээ хамт байх болно. Бид амьдралынхаа бараг 3.1%-ийг автомашиндан өнгөрүүлдэг. Тэгвэл бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон автомашин ямар ч газар нутгийн аль ч замын бүх нөхцөлд хамгийн хүнд, хамгийн хэцүү замыг аюулгүй жаргаж туулах боломжийг олгож мөн дээд зэрэглэлийн ая тухтай тансаг мэдрэмжийг төрүүлэхийг биднээс байнга шаарддаг. Харин энэ машин тухтай юу гэж юу? Мэдээж үгээр хэлхийн аргагүй. 5 тухыг төгс бүтээсэн Toyotад баярлалаа. Ингээд Toyota Sales Mongolia компанийн гүйцэтгэх захирал Ясува Овчиг урьж байна. Thank you, Batoka. モンゴルの皆様、トヨタユーザー、トヨタファンの皆様、こんにちは。トヨタ正規代理店であるトヨタセールスモンゴリア CEO の大内康夫と申します。平素からトヨタ車をご愛顧いただきありがとうございます。今日は私どもだけでなく、最高レベルの快適さと安全性を求めるすべてのロイヤルカスタマーの皆様、カーマニアの皆様にとって記念すべき日となります。ワールドプレミアから1ヶ月を待たずして、新型ランドクルーザー300をモンゴルでも発売開始いたします。発売から70周年を迎えるランドクルーザーは、モンゴルの美しい手つかずの自然とオフロードを走破し、モンゴルの人々に信頼されてきました。長年にわたり、東洋からアルタイの山々に続く広大な草原を旅してきた歴史は、ランドクルーザー300によって新しい時代を迎えます。モンゴル政府と国家緊急事態委員会の感染予防対策の指針に従って、デジタルメディアを通じてですが、新しいランドクルーザー300を皆様にご紹介できることを嬉しく思います。では、新しいランドクルーザー300の詳細を我々の正規販売店とともに皆様と共有させていただきますので、どうぞご覧ください。Toyota Land Cruiser 300-ийн үндсэн хэмжээс нь өмнөх загвартай харьцуулахад ижлэхэн боловч шинэ үеийн Toyota архитектур TNGA-ийн платформыг ашиглан их бий болон үндсэн арамыг шинжилсэн бөгөөд үүний үр дүнд автомашины жолоодлагын уян хатан байдал нэмэгдэж хүндийн төвийг сайжруулж өмнөх загвараас илүү тогтвортой болсон байна. Тухайн платформыг ашигласнаар жолоочид үзэгдэх орчныг нэмэгдүүлэх хэд хэдэн өөрчлөлтийг их биеийн гадна загварт шингээж өгсөн байна. Хажуугийн толийг хаалганд суйрлуулж өгснөөр хажуугийн цонхны үзэгдэх орчин нэмэгдсэн. Салоны хувьд орон зай, тав тух болон аюулгүй байдал зэргийг хослуулахын зэрэгцээ автомашины удирдлагууд жолоочид ойлгомжтой бөгөөд жолоодлагын турш аюулгүй байхаар байрлуулж өгсөн байна. Жолоодлагын горим, хөгжим, агааржуулалт зэрэг үндсэн удирдлагын хэсгийг хооронд нь тусгаарлаж байрлуулсан нь жолоочид илүү ойлгомжтой болсон бөгөөд жолоочийн анхаарал сарних нь багассан байна. Шинээр 3.5 литрийн багтаамжтай хос турбо бүхий V6 бензин хөдөлгүүрийг 10 шатлалт автомат хурдны хайрцагтай суйрлуулж өгсөн нь тухайн автомашиныг илүү хүчрхэг бөгөөд хөнгөн жолоодлоготой болгосон байна. Hindi email temot чуцнийт бичиж байна. Намайг юмхинзээ хамгийн гой хатсан хэлбэрийг өгөөч.
Баткатай хамт байгаад баярлалаа. Та зорилгынхон ориглыг хардгуу. Зорилгодоо хүрэхэд олон саалбар гişээл эрсдэл гардаг. Гэхдээ тэр бүхнийг даваад ард нь гарахад шин зүйлийн эхлэл хүлээж байдаг. Дотроо оршин байгаа хайр сэтгэл, итгэл зүтгэл, тэмүүллийг олж хар. Түүнийгээ зөвхөн өөртөө хадгал. Цаг нь ирсэн үед бүү зогс. Хязгаарыг дав. Do you know where your heart is? Do you think you can find it? Did you trade it for something, somewhere better just to have it? Do you know where your love is? Do you think that you lost it? You felt it so strong, but nothing. You turn it how you want it. Well, bless my soul, your lonely soul, 'cause you won't let go of anything you hold. See, all I need is the air I breathe and a place to rest my head. Do you know what your fate is? Are you trying to shake it? You're doing your best dance and best of luck. You're praying that you make it. Bless my soul, your lonely soul, 'cause you won't let go of anything you hold. Say all I need is the air I breathe and a place to rest my head. Say all I need is the air I breathe and a place to rest my head. Do you think you can find it? Do you think you can find it? Do you think you can find it? You better just to have it. Do you think you can find it? Do you think you can find it? Do you think you can find it? You better just to have it. Do you know where the path is? Do you think you can see it? Until you get there, go ahead and scream it. Just say. Машин гэдэг бол зүгээр л нэг зөөврийн хэрэгсэл биш юм. Харин ч бидний амьдралын дурсамжийг бүтээлцэж, гайхалтай мэдрэмжийг өгч, хамгаалж, хайрлаж байдаг нэгэн хэсэг. Гэр бүлийн халуун дулаан ур амьсгалыг бүрдүүлж, бизнесийн түншин итгэл даахуйц дүр төрхийг тодорхойлж, анд нөхдийн аян замын найдвартай хамгаалалт болж байдаг. Ингээд шинэ үеийн бүрэн шинжлэгдсэн Land Cruiser 300 өмнөх загвараасаа хэрхэн өөрчлөгдсөн зарим давуу талуудаас сонирхолъё. Хүндийн төвд эрг ачааллыг бууруулахын тулд хөдөлгүүр болон хурдны хайрцагны байрлалын өөрчлөлтийг хийснээр илүү хөнгөн жолоодлоготой болсон нь мэдээж. Бас нэг гайхалтай зүйлийг нэмж хэлэхэд энэхүү автомашинд 3.5 литрийн багтаамжтай хос турбо бүхий хүчирхэг хөдөлгүүр болон 10 шатлалт хурдны хайрцгийг суурилсан байна. Ер нь бол дотроо багтаамж сайтай, саруулхан. За тэгээд өмнө нь тээшэнд 4 чамдан багтдаг байсан бол одоо харин 5 чамдан багтдаг болсон байна. Аялалд явхад эхнэрүүдийн авч явах хувцасч нэмэгдэхэндээ. Үнэхээр машин огшиж ярьж байгаа. Амар гоё. Сэтгэл хангалуун байна. За Батка маань арын багаажны хэсгийн тухай ярьж байна. Харин надад юу таалагдж байна гэж хурдны хайрцагны хажуудлын утасны тавир
гарт маш эвтэйхэн болсон байна. Дээрээс нь уцаа wireless-аар зэнгэлчих юм байна. За ингээ яриад байвал энэ машинд маш олон фьючер байгаа. Цөмөрөө одоо манай хоёр найзтай уулзаад хамт салхинд гарцгаана. Гэхдээ манай хоёр найз ямар машинтай ирэхийг бол мэдэхгүй байгаа. Вау. Өсөн цагаан, хөдөлмөрн цагаан. Машинын цагаан. За нөгөө цагаан хүн чинь шүү дээ. Аваад ирлээ шүү дээ. Чоброныг тест хийх байгаа тий. Би тестлээд Аха. үзчих найз нь барайч. За тэгтэг. За миний өгшөнд бол урагшаа сууч. Роботын нэг өшгөж үзье. За тэгт. Миний өгш урагшаа сууч. За манайхан ямар болж машин анхны сэтгэл. Тасаг байна уу? Тасаг. Яг нэг юм өрүүлний реакц айгу хурдантай нэг юм зам дээр сууж байгаа юм шиг савлахгүй амар гоо доктортой шүү дээ. Мотор нь жижигдсэн, V6 хөдөлгөөр T турботой болсон. А гэхдээ түрүүчийн 200-ийн моторыг өдөр хэдий жижигсэн боловч илүү хүчтэй, илүү юу бензин зарцуулалт багтаа болсон. Тэр нь Хүч ихтэй бас. тийм маш их таалагдчих. Харин наач уустай амар ч. За хоёроо одоо л яг жинхэнэ оффроуд бартаа цам руугаа орж эхэлж байна да. Таны жинхэнэ занималддаг юм биш үү? Тийм шүү дээ. Одоо шинэ бараг 30 км явах хаа бараг ийм замаар. Nice. Борооч орох юм шиг байна. Шамар маавртаа таарандаа тэгэл. Жинхэнэ тестийг ч утгаар нь хийж энэ дагруу. Тэг чинь тий. Андайхан машинаар. Юу штэ оффроудер энэ гол нь амортизатор. За. Амортизаторын ажиллагаа гэдэг чинь л одоо ингээд та нарын юу чин толгойч хөдлөхгүй надад хажуудлын баг магнаа мөрөхгүй яваад байгаа сте. Тэгж шүү дээ. Нойр амортизаторын ажиллагаа байхгүй. Үүсээ хөдлөхгүй. Бөөлж байна. Тэгээ доор бол дугуй зүгээр дэржиж байгаа шүү дээ. Дэр гэж байгаа шүү дээ. Энэ чинь л энэ амортизаторын ажиллагааг харуулж байна да. Саах явчихлаа тий. Сайхан авчирлаа. Гоё явчихлаа гэж. За энд дээр нэг мөр Гоё явж ирлээ тий. отолох юм шиг эндээ гоё тухлаад Тий, тий. дөхний идэхүү. Анхны хөдөө явлаа. Ямар сэтгэлтэй байна? Фил ямар байна тий? Амар гоё шүү дээ. Өнөөдөр чи ямар ч их гоё цагаар таараа тэгээд зөндөө бартаатай замаар явлаа. Хойцын суудлууд бол ингээд айгүй тухтай ингээд надад бол ингээд юм айгүй гоё конфликт нөхөрүүлсэн. Тэгээд дээрэс нь бол дараагийн төрсөн сэтгэл бол айгүй юм бат бүх аюулгүй мэдрэмж. Тэгээд ийм мэдрэмжүүд хүн авчаар чи ингээд өөр ирэхгүй ингээд айгүй гоё ингээд нам байгаа. Хамаагүй дэвсэж үзлээ. Сайхан юм ба. Бартан дээр мозон дээр базж үзлээ. Анзаарах сэрэхгүй дээ. Говьтой хуурнаар бас хэсэг борооч орлоо. Дээрээс нь тач бас өмнө 200 эрдэнэ үсэж штэ тий. Яг бүр ингээд эхнээс нь хойш нь ингээд деталь яруул танд яг ямар деталууд нь гой санагдсан байна. Миний таалагдсан юм байна шүү дээ. Эхний хэлсэн одоо энэ их гэрэл байна шүү дээ. Энэ их гэрэл маань бууж 200 арай доор байсан шүү дээ. Мод их гэрэлтэй. Энэ илүү дээш явцсан. Ийм лед гэрэл их дээш явахаар сая бид нар ч нэлээ оройтой танхуудад хэлсэн шүү дээ. Дээрээс нь бороо орсон шавтаа хот шавар муу цэцгэд гэрэл зааварч байдаг шүү дээ. Тэгээд тийм юм байхгүй бид тэр дээр шавчихгүй байна. Тэгээд дээрээс нь нэмээд тэр юу капотны юу их хэрэгтэй юм. Ухаацсан шүү дээ. Одоо хонх шүү дээ. Анзаарсан бол тэр ухаацсан маань илүү гүнзгий утсан юм. Тэгэхээр яг ийм партаатай зам урд капот ингээд нэг үзэгдэх орчин ингээд хаагаад байгаа юм шиг нэг ингээд гөвөлцгөр тэгдэж шүү дээ. Ямар ч тийм бол байхгүй нь лав доошоо орсон учраас харуулцаа игүй. Тэгээд нэг ахаад нэмж таалагдсан юм тойл байна. Тойл аягүй бас нэлээд ийм доор болсон юм. Тэгэхээр бас яг тойл тэр баг нь хоёрын завсраарах юм орон зай ийм харагдах орчин илүү гоё. Хэлэлтэй. Зэнэзүүд мөн хөдлөх үү? Хөдөлцөө. Шээд энэ хот руу ингэж ордог гэж хамт хэлсэн юм талаар. Тэр баруун талаар нь ордог. Наа чи айхтраа нэг байгаа. Байжи. За миний найз хараа. Одоо сэтгэлээ гоё цэнгүүлдэ. Ай. Тэгнээс хараа. Яа. Яаж наач. Батка болон Land Cruiser 300-тай хамт байгаа үзэгчидтэй дахин орой минь төргий. Хэлбэр өнгө үзэмж үнэхээр гоё байна шүү те. Эмэгтэйчүүдийг л гоё хэнцэр юмд дуртай
гэж бодож байна уу? Үгүй шүү. Эрчүүд бид ч бас адилхан гоё чамин зүйлд маш их дуртай. Эмэгтэйчүүд машин барихтаа харин эрчүүдээс харин ч бүр илүү сайн. Эмэгтэйчүүд ямагт муу жолооч байдаг гэсэн нийтлэг ойлголт үеэ өнгөрөөсөн. Карнеги Меллон их сургуулийн судлаачид замын хөдөлгөөний асар их статистик баримтуудыг судалсны үндсэн дээр эрх дүгнэлтийг гаргасан юм байна. Харин ч бүсгүүчүүд маань эрчүүдийг бодвол арай илүү болгоомжтой, тайван, ном ёсороо жолоо барьдаг талтай. Харин хулан яадаг бол За сайн байцгаана уу, ламарын хулан байна. Тэр надад үнэхээр таалагдлаа. Супер машин байна. Шууд хөдөөл явмаар санагдлаа. Өрөөлт нь хөнгөн байсан болохоор надад бас сая том машин жолоодж байгаа мэдрэмж огт төрсөнгүй. Хотын машин юм шиг надад мэдрэмж төрсөн. Ялангуяа төгжрээ зогсож хахад гэсэн энэ шинэ функцүүд нь одоо хүндээ маш тухтай тэр мэдрэмжийг өөх хүтнээс дээрээс нь аюулгүй байдлыг үнэхээр супер хангаж байгаа учраас надад бол одоо энэ машиныг авах бас мянган шалтгаан гарч ирж байгаа гэж бодож байна. Өндөр машин гэдэг дээш доош одоо ялангуяа эмэгтэйчүүдэд юм нь харагдахгүй байдаг. Гэвтэл бэлтгэцээрээ дамжуулаад бүх зүйлийг бол харах надад боломжтой байсан болохоор 100% надад контрол байгаа нь бас таалагдж байгаа. Тэгээд та бүхэндээ орой сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. чанар, удаан эдлэгээ, найдвартай байдлыг бэлгэддэг Land Cruiser бол ажил хийх, олон төрлийн амьдралын хэм маягаар амьдрахад урам зориг өгдөг хамтрагч юм аа. Ер нь бол хүмүүсийн амьдралд эд зүйлийг зөөдөг, хүмүүсийн хөдөлгөөнт мөрөөдлийг биелүүлдэг машин бөгөөд хүмүүст хүссэн газартаа хүссэн үедээ аюулгүй очих, эрүүл энх байх боломжийг олгодог үйлчлүүлэгчийн хүлээлтийг үргэлжлүүлэн биелүүлж дэлхийн өнцөг булан бүрт Land Cruiser 300 автомашин ийхүү мэндэллээ. Харин одоо мөрөөдлийн чинь хязгаарт аваачих үзүүлбэрээр бэлэг барья. Онцгой бүхнээр аялуулж, онцгой хөлгийг танилцуулсан, онцгой нэгэнтэй очруулсан, хязгаараас давсан үдэш байлаа. Та яг одоо Land Cruiser автомашиныг авахыг хүсвэл энэ хаягуудаар холбоо бариарай. Энэ машиныг авмаар байна гэж юу? Уучлаарай. Энэ бол боломжгүй. Учир нь тэр минийх болсон. Оройг сайхан өнгөрүүлээрэй.